Нямбатар гүш. За. Би Хүрлбаатар сайдаас нэг асуулт асууя. Энэ Монгол улсын төсвийн бүтц тогтолцоонд ойрын үед ер нь ингээд бүтцийн өөрчлөлт реформ хийх тийм төлөвлөгөө бий юу? Би яагаад энийг асууж байна вэхээр миний сонгогдсон сонгон хайрхан дүүрэг нийслэлийн 6 дүүргээс одоо цорын ганцаараа нийслэлээс татаас авч амьдардаг. Бусад дүүргүүдээс 3-аас бүр 7 дахин бага орлого төвлөрүүлдэг. Гэсэн хэрнээ эсрэгээрээ хүн ам нь 2 дахин зарим дүүргүүдээс 3 дахин их хүн амтай. Жил болгон орон нутгийн төсөвдөр хөрөнгө оруулалтын төсөв огт баталдаггүй. Зөвхөн урсгал зардлаа нийслэлээс авсан татаасынхаа хүрээнд ингээд төсөв бүрдүүлээд явдаг ийм байгаа. За би их хурлын гишүүнийхээ хувьд хууль санаачлага эрхээ эдлээд орон нутгийн төсвийг бүрдүүлж төсвийн тухай хуулийн орон нутгийн төсвийн бүрдэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулад зарим нэр төрлийн орлогыг орон нутагт төвлөрүүлэх чиглэлээр ийм зохицуулт хийх хуулийн төсөв санаачлах боломжтой. Гэвч би сангийн яамны зарим одоо удирдлагуудтай уулзж ярихад хэрвээ чи нэг дүүрэгт зориулаад төсвийн тухай хуулийн орон нутгийн төсвийн бүрдэлтэй холбоотой хэсэгдэр өөрчлөлт оруулвал Монгол улсын нийт орон нутгийн төсөв дээр ийм одоо гажуудлууд үүсчих ийм тал байна гэдэг. Тэгэхээр яг энэ асуудлыг дагнан хариуцж байгаа сангийн яам эх 2019 оныхоо төсвийг ямар байх вэ, хөгжил ямар байх вэ гэдэг энэ өөдрөг зүйлээ ярьж байгаа энэ цаг үед би яг энэ асуултыг танаас асууя. Нэг дүүрэгт зориулж орон нутгийн төсвийн тухай хуулийг өөрчилж болохгүй нь ойлгомжтой. Энийг та бүхэн ямар арга замаар шийдэж явах вэ? Эсвэл нийслэл чиглэл өгөх замаар татаасыг нэмэгдүүлж ядаж жилдээ нэг 5-аас 10 тэрбум төгрөг тухайн дүүрэг өөрийнхөө хөрөнгө оруулалтад мэдэж тавьдаг байхгүй бол энэ дүүргүүдийн хөгжлийн ялгаа чинь арилахгүй нэ гэдгийг бас энэ ташрамдыг танд хэлье. За зочин танилцуулъя. Улсын хурлын гишүүн Цогтбаатарын урилгаар Багнуур дүүргийн иргэдийн төлөөлөл улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байгаа юм байна. Та бүхэнд ажлын амжилт сайн сайхан хүсээрээ. Хүрлбаатар сайд хариулъя. За, Нямбатар гишүүний асуултанд хариулъя. Төсөвдөр бол бүтцийн өөрчлөлтүүд орж байгаа. Урсгал зардал нэг 90%-тай, хөрөнгө оруулалтын зардал 10%-тай байдаг гэсэн бол одоо 19 онд бид нар урсгал зардал нь 75, хөрөнгө оруулалт нь 25%-тай байхаар оруулж ирж байгаа. За, дотор нь бас одоо тэгш шудраг байх гэдэг ийм зарчмыг бол нэлээд баримтлаж явж байгаа. За, сонгон хайрхан дүүргийн хувьд бол аслагдсан дүүрэг, хүн ам ихтэй дүүрэг. Орлого нь дандаа зардлаасаа бага байждаг. Тэгэхээр зөрүүгээр нь одоо татаас өгч явдаг ийм л одоо тогтолцоо байгаа. Тэгэхээр яг нэг дүүрэгт зориулаад одоо дүрм журм өөрчлөлтөөр тэгэл тэр дүрм журм бусад бүх аймаг бүх дүүргүүд дээр хэрэгжиж явдаг. Өөрийнхөө төсвөө дагаа явцдаг аймаг бол орон нутгийн тоо бол цөөхөн штэ. Ихэнх аймаг нь зөрүүтэй. Тэгэхээр сонгон хайрхан дүүрэг дээр хэрэгжиж байгаа тэр арга барил бол мөн төсвийн орлогын зарлагаасаа бага байгаа бүхэл аймагуудад бас хэрэгжиж явцдаг учраас энэ өөрөө төсвийн зардлыг нэлээд нэмэгдэх ийм хандлагатай болчиход байна. Тэгэхээр нийслэлийн иргэдийн хурал дээрээ өөрийнхөө тухайн дүүрэг дээрээ онцгой олж анхаар тусгаалan бодлого хэрэгжүүлээ явах бас боломж бол бий гэж үзэж байна. Учруулах гишүүн тодруулах. Нямбатар гишүүн 1 минут нэмж өгье. Яг ийм байдлаар бид нар одоо 20 хэдэн жил явж байгаа хурлын сайдаа. Тэгээд нийслэл юу гэж ад үздэггүй гэхээр одоо манай ган болдоор бол бас нийслэлийн төрийн сангийн дараагаар ажиллаж ирсэн. Манай их хурлын дарга хотын дараагаар ажиллаж ирсэн. Яг одоо энэ дүүргүүд дээр нийслэл тогтдог. Гэтэл нэг дүүрэг нь нөгөөдүүлээсээ ялгаатай юм төсөвтэй байдаг гэдгийг үе үеийн хотын удирдлагууд мэдж байгаа. Гэхдээ нийслэлийн төрийн сан иргэдийн хурлаас ямар шийдвэрүүд гардггүй л өгж байгаа татаасыг л дуугүй ав. Юу хөрөнгө оруулалт. Зүгээр тэр цалин цугаагаа тавиад л ингээд явж ийл гэдэг ийм байр суурь дээр одоо болтол байдаг байхгүй. Би энэ хотын даргатай өнгөрсөн 2 жил яг л энэ асуудлаар бусад гишүүтэйгээ ингээд очиж уулзаал байдаг.
эцсийн дүндээ шийдвэр гаргахаар ерөөсөө л одоо ийм байдлаараа л одоо бараг л хувь тавилантайгаа эвлэрэл гэдэг л ийм хариулт сонсоод байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр таныг нэг онцгойлж анхаарч үзээч. Бид нар бол зүгээр За санал хэлж байна. Учирлаг шүү.